За Монгол улсын үндэсний ажил англи тодорхойлт ажил стандарт профайлыг шинжилэн боловсруулахтай холбоотой энэ салбарын болон төрийн хувийн хвшлийн хүрээний бүх аж ахуйн байгууллагуудын томоохон төлөөллүүдийг оролцуулсан нээлттэй хэлцүүлэг болж байна. Энэ одоо ямар ач холбогдолтой юм гэхээр бидний үндэсний ажил англи тодорхойлт 2010 оноос хойш шинжлэгдээгүй. Гэтэл мань төлбөрийн зах зээл дээр цоо шинэ мэрэгжил ур чадварууд шинээр бий болж байна. Зарим мэрэгчлүүд байна одоо технологийн гоцролд орж байна. Мэрэгжлийн боловсролын салбар болон техникийн мэрэгжлийн боловсролын салбаруудад шин чадамжууд одоо бий болж байгаа үедүүлээд одоо бидний ажлын байрныхаа тодорхойлолт тэгээд тэндээ тавьж байгаа сургалт өгөхлөрүүдийг заашгүй шаардлага гарч ирж байгаа. За энэ ажлыг одоо хүрээнд одоо нэг үндэсний болон салбарын хоорондын одоо нэгдсэн нэг ойлголтыг бий болгох, үндэсний ажил англи тодорхойлтыг шинжилэн сайжруулах, хөлбөрийн зах зээл дээр шинээр бий болж байгаа хэмэл оюун ухаан, дижитал технологи, энэ захимжилтын шин мэргэжлүүдийг бүртгэлжүүлэх, энэ чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн байгууллагуудаар ажиллах боловсон хүчнүүдийг тийм ээ ур чадрын зөрөөгүйгээр бэлтгэхэд боловсролын байгууллагуудад хөгжлийн том хандлага бий болгоход чиглэгдсэн юм арга хэмжээ болж байгаа юм. За энэ болохоор төр хувийн хвшил, мэрэгжлийн холбоо, ихтэйс сургууль, техник мэрэгжлийн боловсролын байгууллагууд гэдэг одоо бүх энэ сонирхч салуудын төлөөллөгийг оролцуулсан 120 хүний бүрэлдэхүүнтэй одоо хүмүүсийн арга хэмжээнд оролцож байгаа шиг байна.